Америк нэгдсэн улс болон Украин улс энхийн хэлэлцээрийн нөхцлүүд дээр тохиролцоонд хүрсэн гэлээ. Бразил улсын ерөнхийлөгч асан Жаир Болсонаро төрийн эргэлт хийхийг оролцсон хэрэгээр 27 жилийн хорих ял хүлээж байна. Луврын музейн дээрмийн хэрэгтэй холбогдуулан 4 с жигтэн байршлагдлаа. Америк нэгдсэн улсад засгийн газрын ажил тасалдсны улмаас сарын дотор төсвийн алдагдал нь 284 тэрбум $д хүрсэн байна. Арамтраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид өнөөдөр дэлхийн дахинд болсон онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэл болно. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш Европт дэгдээд байгаа хамгийн удаан үргэлжилсэн гар цохролтойд тооцогдож байгаа Украины дайныг эзлэх дипломат яриа хэлцээрүүдтэй холбоотой шинэ мэдээллийг Тэнгэр телевиз цаг алдалгүй хүргэсээр байгаа. Тэгвэл одоогийн байдлаар Украин улс Америк нэгдсэн улсаас санаачилсан Орос улбаны улстай хийх энхийн хэлэлцээртэй агуулга үндсэн нөхцлүүдийн хүрээнд урьдчилсан байдлаар хүлээн зөвшөөрч тохиролцоонд хүрсэн гэж Fox News, ABC News, Reuters зэрэг томоохон Америкийн хэвлэлүүдэд Дональд Трампын цэцэрлэгаанаас мэдээлэл өгсөн байгаа юм. Гэхдээ энэ нь эцсийн байдлаар тохиролцоонд хүрсэн гэсэн үг биш. Илүү өндөр түвшний яриа хэлэлцээр шийдвэрлэх шаардлагатай зарим нөхцөл заалтууд хараахан шийдэгдээгүй хэвээрээ байна. Өчигдөр Америк нэгдсэн улсын армийн нарийн бичгийн дарга Дэн Дрискол даваа нэмэр гарагт Абу Дабид Оросын төлөөлөгчтэй уулзаж энхийн хэлэлцээрийн талаар ярилцсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Дэн Дрисколын хэвлэлийн төлөөлөгч Жеф Толбертийн хэлж байгаагаар Украины төлөөлөгчд мөн адил Абу Даби хотод байсан Америкийн төлөөлөгчдтэй байнгын холбоотой ажилласан гэж байна. Нөгөө талд Украины үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров ерөнхийлөгч Володимир Зеленский тун удахгүй Америк нэгдсэн улсад айлчилж тохиролцоог дуусгах яриа хэлэлцээг Дональд Трамптай хийхээр төлөвлөж байгаа талаараа хэлсэн байна. Володимир Зеленский ч гэсэн ялгаагүй мэдээлэл хийж Америк нэгдсэн улсын боловсруулсан энхийн төлөвлөгөөг баталгаажуулах, хэрэгжүүлэх ажлыг цааш идэвхтэй урагшлуулах, ажил хэрэг болгоход чиглэсэн хүчин чармайл гаргахад бэлэн байгаа гэдгийг хэлж байгаа юм. Зарим маргаантай заалтуудыг ерөнхийлөгч Дональд Трамптай Европын холбоотнуудын оролцоотойгоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трампын тухайд өнөөдөр тэрээр Украины дайныг эзэслэх яриа хэлэлцээрийг батлахад санал зөрүүлдэж байгаа зүйлсүүд тун цөөхөн үлдсэн байгаа. Энэ 7 хоногт түүний тусгай төлөөлөгч Стив Витков Москваг зорж Владимир Путинтэй уулзахаар болсон гэдгийг хэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Америк нэгдсэн улсын армийн нарийн бичгийн дарга Дэн Дрискол Киев хотноо айлчлах юм байна. Харин Дональд Трамп өөрөө Володимир Зеленский, Владимир Путинтэй уулзахаар хүрвэл зөвхөн хэлэлцээр эцсийн шатанд орсон үед л боломжтой гэдгийг хэлсэн байна. Америк нэгдсэн улсаас анх санал дэвшүүлсэн 28 заалт бүхий энхийн төлөвлөгөө Украины аль хэдийн эзлэгдсэн байгаа газар нутгаас ч давсан хэмжээний газар нутгийг Орос улбаны улсын мэдэлд өгөх, Украины армийн хүчин чадлыг хязгаарлах, НАТОд эсэх боломжийг нь бүрэн хаах зэрэг заалтуудтай байсан гэж хэрэгтэй холбоотой их сурвалжууд мэдээлж байгаа. Тэгвэл Женевийн хэлэлцээний дараа Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио төлөвлөгөөнд Украин болон Европын улс орнуудын байр суурийг тусгаж илүү тэнцвэртэй болгосон тухайга мэдээлсэн. Гэхдээ хэрэг хэмжээний өөрчлөлт орсон байгаа нь тодорхойгүй байгаа юм. Украин улсын талаас шинжлэгдсэн төлөвлөгөөний үндсэн нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж байгаа боловч Оросын их баригчдаас ямар хариу арга хэмжээ авах өгөх нь таамаглах боломжгүй байна. Өнөөдөр гэхэд Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров энхийн төлөвлөгөөний шинжилсэн хувилбар нь Владимир Путин, Дональд Трамп нарын Аляскан дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон нөхцөл зарчмуудыг бүрэн хадгалах ёстой гэж анхааруулсан байна. Хэрвээ зөрчигдсөн хэд өөрчлөгдсөн байвал бидний хувьд нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө гэдгийг хэлжээ. Бразил улсын ерөнхийлөгч асан Жаир Болсонаро 2022 оны сонгуульд ялагдсаныхаа дараа улс төрийн эрх мэдлээ хадгалах зорилготойгоор төрийн эргэлт хийхийг завцсан хэрэгт буруутай болох нь тогтооглоо. Энэхүү хэргийн дараа Бразилийн холбооны дээд шүүхээс түүнийг яллаж, энэхүү ерөнхийлөгч асан Жаир Болсонаро өчигдрөөс эхлэн 27 жил 3 сарын хорих ялыг эдэлж эхэлсэн байна.
Та шүүгчид Болсонароог хэрэг гардаг 2022 оны сонгуульд ялж шинээр томилогдсон Бразил улсын шинэхэн ерөнхийлөгч Лула да Силвагийн тангараг өргөх үйл ажиллагааг таслан зогсоох сэдэлтэй гэмт хэргийн бүлэглэлийг удирдах эрх мэдлийг өөртөө хүчээр авахыг оролцсныг тогтоосон гэсэн байна. Прокурорд түүний энэхүү хувилдааныг улс төрийн маргаан төдий зүйлээс давсан түүнд ардчлалыг унгаахын тулд хүний амь насанд хүрэх хүчирхийлэл үйлдэх сэдэл байсан гэдгийг хэлж байгаа юм. Түүний ялыг анх 9-р сард олгож араас нь давж заалдсан боловч энэ сарын ихэр хүсэлтийг нь хэрэглэхгүй болгосноор шүүх шийдвэрээ ийхүү эцлэн баталж байгаа юм. Жаир Болсонаро шагаанд одоогийн байдлаар байршил шавгагч бугуйвч зүүсэн. Батлан даалдаар гадуур байсан боловч өчигдрийн байдлаар шүүхийн тогтоолоор тус улсын холбооны цагдаагийн төв байр руу шилжүүлэхийг шаардсан байна. Шагаан бугуйвчийг тайлах эсвэл идэвхгүй болгох гэсэн удаа дараагийн оролдлого гарсан байгаа нь эрх баригчдад орон зугтаах далд санаатай байна гэж сэжиглэхэд хүргэсэн байна. Гэхдээ үүнд түүний өмгөөлөгч нар тайлбар өгөхдөө им уусны нөлөөний улмаас сэтгцэд нь өөрчлөлт гарсан байх үедээ хийсэн санаатай бус үйлдэлээ гэж тайлбарласан байна. Гэсэн хэдий ч шүүхийн тогтоол нэгэнд эцэслэгдэн гарсан учраас гадуур батлан даалтанд цаашид гарах шаардлагагүй болсон байгаа юм. Энэхүү хэрэг нь Бразил улсын түүхэнд хамгийн анх удаа ерөнхийлөгч Астан төрийн эргэлт хийх гэж санаарсан хэрэгээр ялаасан тохиолдол болж байгаа. Түүний хамсаатнаар энэхүү хэрэгт нэр холбогдсон хэд хэдэн хүн олон жилийн ял сонссон байгаа дотор тус улсын хуучин сайд нар цэргийн офицерууд байгаа. Энэхүү хэрэгээр хямбгааж байсан хуулиас гадуур дураараа аашилж болдоггүй төрийн тэргүүн байсан ч гэсэн цохих ял шийдэглийг авдаг гэдгийг харуулсан томоохон үйл явдал боллоо гэж Бразил улсын иргэд үзэж байгаа гэлээ. Дараагийн асмтай. Франц улсын эрх баригчид 10 дугаар сарын 19-нд Луврын музейд болсон дээрэмтэй холбогдуулан дахин 4 сэжигтнийг өчигдөр баривчилсан гэдгийг мэдээллээ. Энэхүү дээрмийн явцад 102 сая долларын үн бүхий 8 түүхийн үнэт эдэл алдагдсан байдаг. Зарим одоо Парис хотоос баривчлагдсан 31-ээс 40 насны 2 эрэгтэй, 2 эмэгтэйг байцаалт авахар цагдаа нар саатуулсан байгаа юм байна. Тэднийг одоогоор 96 цаг хүртэлх хугацаатайгаар саатуулан байцаах боломжтой. Баривчлагдсан сэжигтнүүдийн нэг болох 39 настай эрэгтэйг уг дээрмийг үйлдсэн гол бүлэглэлийн 4 дахь гишүүн байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна. Энэхүү сэжиглэх болсон шалтгааны тухайд тэрээр цагдаагийн бүртгэлд уг дээрэмтэй төстэй хэргийн түүхтэй байсан юм байна. Өмнөх баривчлагдсан 3 гишүүний тухайд ДНХ нь хэргийн газраас олдсон ДНХ-гийн уул мөртэй яг таарж байгаа учраас аль хэдийн баривчилж хэргийг хүлээлгэх явцад шилжсэн байна. Дэлхийд дахныг чамгүй зочирдуулсан энэхүү дээрмийн хэргийг иргэн сануулхад дээрэмчид ажилчдын дүрд зүсээ хувирган ачааны лифт болон угсардаг шат ашиглан музейн Аполлоны галерейд нэвтрэн орч багаж ашиглан үзмрийн хамгаалтын хайрцгийг эвдэж нийтдээ 8 минутын дотор энэхүү хэргийг үйлдсэн байдаг. Алдагдсан үнэт эдлийн дунд Наполеоны маргад очир алмаз шигтгээтэй зүйлд Хатан хаан Евгений очир алмаз шигтгээтэй титэм зэрэг үнэлж баршгүй түүхийн дурсалт эдлүүд байсан. Дэлхийд дахинд хамгийн их жуулчдыг хүлээн авдаг музейнуудын яа харахгүй нэг болох Луврын музейн аюулгүй байдал ийм сул байгаад олон улсаас ихээхэн шүүмжлэл ирж байгаа. Хэрэг гардаг өдөр музейн өрөөнүүдийн зөвхөн 39 орчим хувь нь л хяналтын камертай байсан гэх тооцоол байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан албаныхан нэмэлтээр хяналтын камер суйрлуулах, болзошгүй халдлага, дээрмийн эсрэг авах арга хэмжээг яаралтай шинжилгэхээр ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ аль хэдийн хулгайлагдсан үнэт эдлүүдийн тухайд хэсэгчлэн задаргаанд орон зарагдсан байж болзошгүй гэж таамаглал гарсан байгаа. Хэрвээ үнэхээр тийм бол алдагдсан үнэт эдлүүдийг буцаан авах боломж бараг л байхгүй гэсэн үг. Мөрдөн байцаагчид музейд эхэлж нэвтэрч орсон хүмүүсээс эхлээд хулгайлагдсан эзүүлсийг зөөхөд тусалсан байж болзошгүй хамсаатнууд цаана байгаа гэмтэргийн бүлэглэл гих мэтчлэн дээрмийн гар хөл болсон болон оролцсон бүхий л хүнийг илрүүлэхээр ажиллаж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын сангийн амны тооцоолоор энэ оны 10 дугаар сард 284 тэрбум $, төсвийн алдагдал үүссэн гэж. Энэ нь 2024 оны 10 дугаар сарын 257 тэрбум $, алдагдлаас 10% өссөн үзүүлэлт байна. Дашин дуртахад өнгөрсөн 10 дугаар сарын тайлан мэдээ одоо гарч байгаа нь хөдөлмөрийн хоногийн хугацаанд үргэлжилсэн засгийн газрын зогсолтын улмаас үүссэн төлбөр, оройдсон цалингийн олголтууд цаацсантай холбоотой байгаа юм. 10 дугаар сарын алдагдал өндөр байгаагийн гол шалтгаан нь 11-р сард зарцуулагдах ёстой байсан батлан хамгаалахын замун эрүүл мэндийн төсөл хөтөлбөрт төлүүлсэн $105 тэрбум $-ыг 10 дугаар сар руу шилжүүлэн өөрчилсөнтэй холбоотой юм байна.
Хэрвээ ингэж өөрчлөөгүй байсан бол төсвийн алдагдал 2024 оны 10 дугаар сард тохируулсан 252 тэрбум ам.долларын алдагдлаас 29%-аар бага буюу 180 тэрбум орчим ам.доллар байх боломжтой байсан юм байна. Тайланг цааш харах юм бол төсвийн 10 дугаар сарын нийт зарлага 689 тэрбум ам.долларт хүрч өмнөх жилийн 584 тэрбум ам.доллароос 18%-аар өссөн үзүүлэлт болсон байна. Орлогын хувьд 404 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны 10 дугаар сараас 24%-аар нэмэгдсэн байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан тарифын улмаас газын татвар 31.4 тэрбум ам.долларт хүрснээр шинэ дээд амжилтаа эвдсэн байна. Бусад татваруудын өөрчлөлт нэмэгдлийг харах юм бол хувь хүний албан татварын төлбөр 35 тэрбум ам.доллараар өсөх болсон байна. Энэ Калифорни мужийн орсон суугчдад ойн түүмрийн улмаас татвараа төлөх нэмэлт хугацаа олгосонтой холбоотой юм байна. Мөн иргэдийн цалингаас шууд суутагддаг татвар 16 тэрбум ам.доллараар өсөж 279 тэрбум ам.долларт хүрсэн байна. Зарим албан байгууллагын татварт бараг л өөрчлөлт ороогүй 18 тэрбум ам.доллар хിവэр үлдсэн байна. Энэ бүгд найрамдах намын татвар болон зарлагын шинэ хууль тусгасан татварын хөнгөлтүүдийн үр дүн юм байна. Зарлагын тухайд Америк нэгдсэн улсын засгийн газар 2025 оны 10 дугаар сард улсын өрөндөө 104 тэрбум ам.долларын хүүг төлсөн байна. Энэ хэмжээ өнгөрсөн оныхоос 27%-аар өссөн үзүүлэлт. Америк нэгдсэн улсын засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь өрийн дундаж хүүг 336% хүргэсэн байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social платформ дээр газын татварын орлого шинэ дэд амжилтыг тогтоосныг онцлон тэмдэглэж, импортын барааны өндөр татварын улмаас улсын төсвийн орлого огцом өснө гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна. Мөн Америк нэгдсэн улсын сангийн яамны мэдээлж байгаагаар засгийн газрын 43 хоног зогсолтын үеэр хойшлогдоод байсан төрийн албан хаагчдын цалин бусад өр төлбөрийг санхүүжилт бүрэн сэргэмэгц шууд хийж жилийн нийт дүнгээр нь харвал өнгөрсөн сарын төсвийн алдагдал нь жилийн нийт төсөвт томоохон хэмжээний өөрчлөлт авч ирхаар бишээ гэж тайлбарлажээ. Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн статистикийн товчоо инфляцийн хэмжүүр болох 10 дугаар сарын хэрэглээний үнийн индексийг нийтлэх боломжгүй болсон гэдгийг хэлж байна. Шалтгаан нь мэдээж засгийн газрын үйл ажиллагаа саацсантай холбоотой. Ингэснээр холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах нэмэх хэсэг шийдвэрээ инфляцийн мэдээлэлгүйгээр гаргах шаардлагатай болж байна гэсэн үг юм а. Хөдөлмөрийн статистикийн давчооны тайлбарснаар засгийн газрын 43 хоног үргэлжилсэн зогсолт нь зарим судалгааны мэдээллийг буцаж нөхөн цуглуулах боломжгүй болгосон гэлээ. Уламжлал ёсоор 11-р сарын 7-нд гарах ёстой байсан хэрэглээний үнийн индексийн тайлан туслагдсанаар холбооны нөөцийн сан 12-р сарын 10-нд хийх бодлогын хүүгийн шийдвэрийн өмнө хамгийн чухал инфляцийн мэдээлэлгүй үлдэж байгаа юм. Харин 11-р сарын хэрэглээний үнийн индекс 12-р сарын 18-нд холбооны нөөцийн шийдвэрээс 8 хоногийн дараа гарахаар товлогдсон байна. Товчооны ажилтнууд үнийн мэдээллийг бичлэн очиж шалгах, аж ахуй нэгжүүд рүү утсаар холбогдох, өрхийн судалгаа авах зэргээр олон их сурвалжаас бүрдүүлдэг. Засгийн газар зогссон хугацаанд энэ бүх арга тасалдсан тул өгөгдлийг нөхөж авах боломжгүй болсон аж. Захимаар мэдээлэл цуглуулах сувгууд мөн тасалдсан тул тайлан бүрэн нөхөгдөх аргагүй болжээ. Зөвхөн хэрэглээний үнийн индекс биш, инфляцийн өөр нэг гол хэмжүүр болох хувийн хэрэглээний үнийн индекс ч мөн адил хойшилсан байна. Хувийн хэрэглээний үнийн индексийг дахин товлоно гэж мэдэгдсэн ч тодорхой өдөр зарлаагүй байна. Үүнээс ч өмнө холбооны нөөцийн сангийн бодлого тодорхойлогчид олон 7 хоногийн турш хангалттай өгөгдөлгүй тун хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэдгээ анхааруулж байсан. Холбооны нөөцийн сангийн зүгээс өнгөрсөн сард хүүг 0.25 нэгжээр бууруулсан ч хурлын протоколд инфляц хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл дутуу байгааг эрсдэл гэж дүгнсэн байдаг. Энэ талаар холбооны нөөцийн сангийн дарга Жером Паул эдийн засгийн талаар чухал мэдээлэлгүй үед маш болгоомжтой хөдөлгөөс өөр сонголт байхгүй нь манан донд машин барьж байгаа жолооч шиг байна гэж зөвлөн хэлж байв. Хөдөлмөрийн зах зээлийн тухайд сүүлийн бүрэн гаргасан хөдөлмөрийн зах зээлийн тайланд 9-р сард 119 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин 2021 оноос хойших дээд хэмжээнд хүрч өмнөх саруудын өсөлтийн тоонууд доошо засагдсан юм. Түүнчлэн 10 дугаар сарын хөдөлмөрийн тайлан гараагүй тухайн сард шинээр бий болсон болон устсан ажлын байрны тоо 11-р сарын тайлантай хамт холбооны нөөцийн сангийн хурлаас 7 хоногийн дараа нийлэгдэх юм а. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ. Энэ 7 хоногт Nvidia компани санхүүгийн 3 дахь улирлын тайлан шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлтэд гарсан байна. Ингэснээр уг компани хэмэл оюуны чипний зах зээл дэх давмгай байр сууриа дахин баталсан хэрэг болж байгаа. Мөн тайлангийн дараа Nvidia-гийн хувьцаад дагаад томоохон технологийн компаниудын хувьцааны ханш ч гэсэн нэмэгдсэн байна.
За түүнчлэн тайлан гарахтай зэрэгцэн компани гүйцэтгэх захирал Дженсен Хуан 2025-аас 2026 онд нийлүүлэх хиймэл оюун ухааны чипүүдийн захиалга нь $500 тэрбум хүрэх тухайд тооцоо хിവэрэ байгаа гэдгийг хэлсэн байна. Nvidia компани энэ оны 3 дугаар улиралд $57 тэрбум орлого олж нэгж хувьцаанд ногдох ашиг нь $1.3 болсон байгаа нь шинжээчдийн тооцоосноос өндөр байлаа. Харин цэвэр ашиг нь $31.9 тэрбум хүрч өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 65%-аар өссөн байна. 4-р улирлын борлуулалтын төлөөч эрэг хിവэр байгаа бөгөөд Nvidia энэ хугацаанд $65 тэрбум орлого олно гэж тооцоолж байгаа нь зах зээлд хүлээгдэж байсан $61.6 тэрбум давсан таамаг болж байгаа юм. Санхүүгийн тайлангаас харахад компани график процессорын эрэлт тасралтгүй өсөж байгаа юм. Энэ нь зах зээлийн томоохон тоглогчид, томоохон дата төвүүд, клауд үйлчилгээ үзүүлэгчид, технологийн компаниуд бүгд Nvidia-гийн бүтээгдэхүүнд түшгэлсэн хിവэрэ байгааг харуулж байна. Тайлангийн дараах ярианда компани гүйцэтгэх захирал Дженсен Хуан хиймэл оюуны хөөсрөлт гэсэн ойлголтыг эрс няцаасан байна. Тэрээр одоогийн том хөрөнгө оруулалтууд нь бодит хэрэглээтэй тодорхой үндэслэлтэй гэж үзсэн байгаа юм. Түүний хэлснээр хиймэл оюуныг хэрэглэх 3 үндсэн чиглэл зэрэг өргөжин тэлж байгааж. Нэгдүгээрт хиймэл оюунч биш, уламжлалт их хөгжлийн боловсруулалтын програмууд хүртэл график процессор руу шилжиж байгаа. Хоёрдугаарт хиймэл оюуны тусламжтайгаар шинэ төрлийн аппликейшнууд бий болж байгаа. Гуравдугаарт хэрэглэгчийн оролцоогүйгээр бие даан ажилдаг, даалгавар гүйцэтгэгч хиймэл оюун хэрэглээнд нэвтэрч эхлээд байгаа нь асар их тооцоолын хүчин чадал шаардах тухай юм. Энэ 3 урсгал нийлээд үндсэндээ дэлхийд дахинд дата төвүүдийн өртөглийг түргэсгэж байна гэж Хуан тайлбарласан байна. Одоогоос 1 сарын өмнө тэрээр 2025-аас 2026 онд нийлүүлэх хиймэл оюун ухааны чипүүдийн захиалга нь нийлээд $500 тэрбум хүрээд байгаа гэж мэдэгдсэн. Тэрээр энэхүү тооцоолол хിവэрэ захиалгын урсгал цаашид ч гэсэн нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Компани санхүүгийн захирал Colette Kress-ийн хэлснээр компани захиалгын жагсаалтанд саяхан зарласан Anthropic компанитай байгуулсан гэрээ болон Сауди Арабтай хийсэн хамтын ажиллагааны гэрээнүүд томоохон хэлслүүд бүрэн тусгагдаагүй байгаа ачаа. Мэдэрүүлж байна. Энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор багслан мэдээлэх болно. Тайваны асуудлаар Япон хятад хоёр улсын дипломат маргаан нэгдсэн үндэсний байгууллагын түвшинд урьд өмнө байгаагүй хурц хэлбэрээр илэрч байна. Япон улсын нэгдсэн үндэсний байгууллага дахь элчин Казуюки Ямасаки хятад улсаас нэгдсэн үндэсний байгууллагад илгээсэн Япон Тайваны хоолойн асуудлаар зэвсэг хүчнээ дайжлахаар сүрдүүлсэн гэх агуулгатай захидлыг баримт нотлохоогүй үндэслэлгүй хэмээн эрс нэцэлээ. Ингэхдээ тэрээр Японы батлан хамгаалах бодлого зөвхөн өөрийгөө хамгаалах зарчим дээр тулгуурладаг, инх тайвныг эрхэмлэдэг гэдгийг хэлжээ. Тайваны ерөнхийлөгч Лай Чинтэ батлан хамгаалах салбартаа нэмэлтээр $40 тэрбум төсөв оруулах санал боловсруулж байгаа гэдгээ зарлалаа. Тэгэхээр энэ Америк нэгдсэн улсаас хийх шин зэвсгийн томоохон худалдан авалтыг санхүүжүүлэхээс гадна Тайваны батлан хамгаалах чадварыг эрс бэхжүүлэн гэж тодорхойлжээ. Сүүлийн 5 жил хятад улсын зүгээс улс төр цэргийн дарамт эрс нэмэгдсэн тул хориглох чадвараа өсгөх шаардлагатай байна гэж үзсэн гэлээ. Бүгд найрамдах Солонгос улсын театр, кино, телевизийн хамгийн хүндтэй жүжигчдийн нэг болох Ий Сүнжээ 91 наснда таалал өгслөө. Тэр 70 гаруй жилийн турш жүжигчнэр ажиллахдаа олон нийтэд үндэсний телевизийн аав хэмээн танигдсан хатуу боловч халуун сэтгэлтэй эцгийн дөрүүдээрээ алдарсан нэг юм а. Түүнийг нас барсан тухай мэдээ цацагдaltaй зэрэгсэн K-pop одоос эхлээд улс төрчид хүртэл эмгэнэл илэрхийлж байна. Ий Сүнжээ өнгөрсөн жил хүртэл ажилласан хിവэрэ байсан ба 2023 онд KBS телевизийн драмын ангиллын дээсэн шагналыг хүртсэн байдаг. Хятадын сансар судлалын байгууллага Шинжэу 22 сансрын хөлгийг амжилттай хөөргөж Тэнгүүн станцад хүргэжээ. Энэхүү хөлөг нь эх 2026 онд газар дахь 3 сансрын нисгэгчдийг буцаан авчирхад ашиглагдах хөлөг юм. Үүний өмнө Шинжэу 20 багийнхан буцах хуваар нь 9 өдрөөр хойшилж, эцэст нь Шинжэу 21-ээр буцаж ирсэн байдаг. Тэр үед Тэнгүүн дээр шинээр оцсон 3 нисгэгч аврах хөлөггүй үлдсэн байдаг. Та бүхэн дэлхийд дахинд болсон онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.